Улсын их хурлын чуулганы хуралдаанаар Монгол улсын ерөнхий сайдыг огцруулах асуудлыг улсын хурл хэлэлцлээ. За энэ хэлэлцэх асуудал маань одоо эхнээсээ улсын их хурлын 54 гишүүн гаруй хэсэгт цуглуулахаасаа эхлээд хуулийн зөрчилтэй явсан. Хуулийн зөрчилтэй. Хууль зөрчсөн гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол өнгөрсөн 7 хоногийн одоо 2 дахь өдөр би хэдний өдрийг сайн санахгүй байна. 14 цаг 30 минутанд Мягмар гарагийн 14 цаг 30 минут өргөн барьсан. 5 дахь өдрийн баасан гарагт 14 цаг сэлцэж эхэлсэн. Тэгвэл 5 дахь өглөө хүртэл 2 дахь өдөр гаруй хэсэг зурсан бичгтэрээ гаруй хэсэг зурулж явж байсан. Өөрөөр хэлбэл өргөн барьсныхаа дараа гаруй хэсэг зурулж байсан. За ингээд нэг зөрчил. За хоёрдугаарт нь өргөн барьсан материал улсын хурлын чуулганы хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг улсын хурлын гишүүдэд 3 хоногийн дотор тараах хэрэгтэй байдаг. Тараахгүй байсан нэгсэн, 2 дахь өдөр өргөн барьсан байсан нэгсэн, тараахгүй байжгаад одоо айлгаж сүрдүүлж дарамтлж гэж яагаад тараахгүй гэж бичиг өгч жагаад байнгын хорон хуралдаан, байнгын хорооны төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 5 дахь өдөр эхлэх үед тараасан. Өөрөөр хэлэх юм бол улсын их хурлын гишүүн хэлэлцэж байгаа асуудалтайгаа танилцах тийм үү? Өөрийн итгэл үнэмшилтэй болох олон нийтэд бас мэдээлэх энэ одоо олон үндсэн хууль заасан бүрэн эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлэх юм бол тэгш бус хандсан. Их хурлын гишүүдэд мэдээлэл авах. За дараад нь байнгын хороо хуралдсан. Байнгын хороо. За байнгын хорооны хуралдаанаар асуудлыг одоо хэлэлцэхдээ байнгын хорооны одоо хуралдаанд даргалагч мараас дэгийн хуулийн бас хэд хэдэн заалтыг зөрчсөн ийм хурал болсон. За ингээд чуулганыг хойшлуулж яагаад өчигдөр байнгын хорооны хуралдааныг дуусгасан таах мэдж байгаа тийм ээ. За байнгын хорооны хуралдаан дээр бас бид бүхэн асуулт асуух үгээ хэлэх. За дээрэс нь горимын санал гаргах бас эрхийг хаасан. За ингээд дахиад нэг зөрчил. За өчигдөр чуулганы хуралдааныг эхлүүлсэн. 10 цагаас одоо чуулганы хуралдаа эхэлсэн. Чуулганы хуралдаанд орохдоо бид ямар томьёолоор санал хураах вэ гэж асуусан. Үндсэн хууль заасан үндсэн хуулийн томьёолоор санал хураах ёстой. Монгол улсын үндсэн хуулийн 43-1-д Монгол улсын одоо их хурлын гишүүдийн 4-1 нь өргөн барьсан бол Монгол улсын ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барьсан бол уг саналаар чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалгана гэсэн ийм үндсэн хуулийн заалттай. Үүнийг улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104-1 дээр бас маш тодорхой багтгаад, тодотгоод, нотлоод дэгийн хууль тусгацсан байдаг. Тэгвэл одоо манай хуралдаанд даргалж байгаа булган туяа дарга, байнгын хорооны дарга сандаг очир, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга сандаг очир эгийг телевизээр ярихдаа, коридорт сэтгүүлчдээ та бүхэнтэй уулзахдаа ярьжсэн та мэдж байгаа шүү дээ. Үндсэн хуулийн томьёолоор буюу ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж гэсэн томьёолоор санал хураалт явагдана гэд эгийг телевизд ярьсан, коридор сэтгүүлчнэрт ярьсан. Энэ бүх бичлэг баримтанд байж байгаа. Тэгсэн мөртлөө өчигдөр гинт үгүй байнгын хорооны саналаар санал хураалт явагдана гэд шал эсрэгийн яриад их таах мэдж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хууль зөрчөөд өөрсөнд байгаа тийм алах, эндэр, микрофон энийг ашиглаад ерөнхий сайдыг үндсэн хуулийн бус аргаар унгаах, огцруулах энэ ажлыг одоо хийж өнөөдөр үндсэндээ бол зорьсон зорилгодоо хүрч байна. Үүнийг эсэргүүцэж улсын их хурлын гишүүд үндсэн хууль зөрчсөн асуудлаар хуралдаанд оролцохгүй гэж мэдээлэл хийсэн өчигдөр 10 цагаас. За мөн одоо мэдээллийнхаа дараа бид хүн шаардлага хөргүүлсэн. Энэ томьёолоо өөрчлөө. Энэ төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтээр төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар чуулганы санал хураалтыг явуулах юм бол үндсэн хууль болоод чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчнө гэдгийг шаардлага тавьсан мэдээлэл хийсэн эрчэнд ороогүй. 24 цаг одоо шахаж одоо гишүүдийг өстой жинхэнэ амлж тийм үү. Янз янзын одоо асуудлыг шийдэж хүчээр одоо тийм авчирч оролцуулж байж өнөөдөр эцэг хүчээр хүргэсэн. Янз бүрийн асуудал шийдсэн гэдэг. За мэдээлүүд байгаа. Одоо бас нөгөө нөхдөөч нь бас байдаг шүү дээ. Тэгээд энэ дээр за байж би дуусгах гэх. Уучлаарай. За уучлаарай би дуусгах гэх. Дахиад би хуулийн зөрчил яриад гэх. Би хуулийн зөрчил яриад дуусгах гэх. Тэгвэл дараад нараас асуултанд хариулъя. За дахиад улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6-гийн 2 дээр нэгдсэн чуулганы тийм үү пүрэв баасан гарагийн 9 цагаас эрдсэндээ орно 10 цагаас чуулганы хуралдаа эхэлнэ 17 цаг 18 цаг дуусны заалттай чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиуд. Тэгвэл тухайн өдрийн эртцээрээ
эрдэнэд орснороо эрдэнэдээ бүртгүүлээд 18 цагта хаагдаад шаардлагатай сунгаж хуралдаад тэр чуулган тэр өдөртөө хаагдаж явах ёстой. Тэгвэл өчигдрийн эртсээр явуулсаар хагаад өнөөдөр Баасан гарагийн 10 цагийн шинэ эртс бүрдүүлэх ёстой л энд хууль зөрчигдсөн. Дахиад дэгийн тухай хуулийн тий. За дахиад дээрэс нь дахиад бас одоо дэгийн тухай хуулийн хуралдааныг нээгээгүй байж тийм үү? Улсын хурлын дэд дарга хуралдаан даргалагч тийм үү? Хуралдааныг нээж хэлэлцэх асуудлыг танилцж байж олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх ёстой. Тэгвэл хуралдаан нээгээгүй байж бүтэн 24 цагийн туршид өнөөдөр энэ дэр микрофоныг ашиглаж улсын хурлын гишүүдийг тийм үү? Одоо доромжилсан, одоо элдв байдлаар одоо хэлсэн иймэрхүү одоо байдлаар өөрөө үндсэндээ хуралдаан даргалагчийн бүрэн эрхээ хэтрүүлж энэ дэр микрофоныг хууль бусаар ашигласан. Ийм байдлаар өнөөдөр үндсэндээ процесс явагдаад өнөөдөр байнгын хорон дээр их хурлын гишүүдэд бас тийм үү 13 цаг 30 минутаас өмнө дуусах ёстой. Гэтэл их хурлын гишүүдэд бас давуу байдал олгох зарим гишүүдэд нэг гишүүн асуултанд 4 минут асуугаад 2 удаа тодруулах хэрэгтэй. Гэтэл энийг одоо давуу байдал олгож зарим гишүүдэд бол олон удаа асуух боломж олгож олон удаа хариулт өгөх байдлаар бусад гишүүдийнхээ асуулт асууж үг хэлэх боломжийг хаалаа. Сая бол үндсэндээ 30-аад гишүүн асуулт асууж үгээ хэлж чадсангүй. Ийм байдлаар одоо ялгууртай хандлаа басна. Ялгууртай. За тэгээ. За одоохон би дуусгаад. За би одоохон дуусгаад хариулнаа би тэрэнд. Тэгээд нөгөө ярьж байсан үндсэн хууль зөрчсөн томьёолоороо сая санал хураалгаад үндсэндээ бол Монгол улсын ерөнхий сайдыг үндсэн хууль зөрчиж улсын хурлын чуулганы хуралдааны тухай бол улсын хурлын тухай хуулийн маш олон заалтуудыг би сая хэлсэн үйлдэлүүдээр зөрчиж ерөнхий сайдыг одоо хууль бусаар огцрууллаа. Энэ асуудлыг бас өчигдөр үндсэн хуулийн цэцэд өгсөн байгаа. Цэцдэр маргаа үүссэн байгаа. Монгол улсад хууль байдаг бол Монгол улсад тийм үү? Хуульчт нь бид бүхэн үтэм төрийн албан тушаалтнууд албан тушаагч нар хуулиа дээдэлдэг бол Монгол улсад тийм хувь хүн биш хууль засагладаг байх нь үгүй гэдгийг одоо үндсэн хуулийн цэц болон за бусдад хуульчид холбогдох албан тушаалтнуудаас харуулах байхаа гэж одоо бодож байна. За би булган туй дарагтаа төрийн байгуулалтын байнгоноос гарч ирээд Монгол улсын ерөнхий сайд дээрээс нь сангийн сайд авахлан бид гураас уулзсан. Энэ дээр хуралдаа өдөрт асууж байна. За томьёоллыг асуусан. Ямар томьёолоор санал хураах ч вэ гэж. Төрийн байгуулалтын байнгоны саналаар дэмжээгүй саналыг дэмжиж гэсэн томьёолоор санал хураалгана. Төрийн байгуулалтын байнгын өөрөөр хэлбэл үндсэн хууль зөрчсөн санал хураалт явуулна гэж хэлсэн. За тэгээ миний дөө эрхэм гишүүнээ их хурлын дэд дарга хууль зөрчүүлзээ. Наа чи үндсэн хуулийн зөрчил болно шүү. Их олон үр дагавартай шүү. Эцэстээ төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг тийм үү? Гэмт хэрэгч болж болзошгүй шүү. Миний дүү бас анхаараараа энд гэж хэлсэн. Үүнийг одоо сайн санаа тийм үү? Сайн санаж одоо хэлсэн үгийг одоо тийм үү? Их дарамт гэж одоо ойлгосон байна лээ. Бидний одоо үндсэндээ энэ жоохон зөрчил, үл ойлголцол биднийг ийм эмзэг байдал тийм үү? Хүний хэлсэн үгийг хэлээгүй болгож үйлдэл хийсэн болгож манайханд одоо яг ийм болчиход байгаа. Хулгайчийг бариараа гэж хашгирдагтай адилхан тийм үү? Гэрэгтэй адилхан бодсноос өөрийг ярьдаг, ярьснаас өөрийг хийдэг ийм л болчиход байгаа. Үүнийг олон нийтэд тийм үү? Одоо PR-д цацдаг. Энийг л одоо болмоор байгаа. Үнэн л байдаг юм. Үнэн ганцхан багтаа. Энэ шилтгааны та юу гэж бодож байна? Юу гэж харж байна? Яагаад төгсгөлж байгаа? Сая ерөнхий сайд хэллээ шүү дээ. Сая ерөнхий сайд хэллээ. Боломжийг нэг үү? Нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эхлүүлсэн. Үүнээс болоод намын даргын асуудал болсон. Үүнээс болоод үндсэндээ энэ асуудал маань одоо Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах асуудал боллоо гэж Монгол Улсын ерөнхий сайдын чуулганы хуралдаан дээр маш тодорхой хариултаа өглөө. За баярлалаа. Цэц шүүхийн шиг гаргаагүй шийдвэр өмнөөс ингэж ярьд болох юм уу? Болно. Бид маргаан гаргаад өгсөн байгаа. За би тэгэхээр хэлээ тэхөө. Энэ хоёр хүнийг хоёулыг нь огцруулаад төрийн ажилдаа оруулах юм бэ? Монгол улсад хууль засагдгийн байна уу тийм үү? Алах микрофон барьсан хүмүүсэнтэй хүч төрдгийн байна уу гэдгийг үндсэн хуулийн цэц дүгнэлтэд гарч харуулах байхаа. Тийм болохоор маргаанаа гаргацсан, маргаа үсгэсэн байгаа. Богинохон хугацаа шийдэх ёстой. Удирцал одоохондоо оролцох байх таа. Саргаш товтож байгаа. Оо, асуулт байгаа.